За сайн байна уу? Бүхий л монголчуудаа өнөөдөр ямар амгалт бэлдэж байна. За өнөөдөр чигээ би нэг юм бичлэг хийгээд санаад тэгээд хийж байгаа маа. Энэ өнөөдөр би нэг тэр босоох Монгол улсын босоох Монголын төрийн бас байгууллагын гам хоёыг болоод төмөр хоёр сайхан Монгол эрийн сурвалжлагыг сонслоо. Улаанбаал нэвтрүүлэх сурвалжлууд хийсэн байна. Их гоё байна. Одоо тэгээд миний бас нэг өөрийн хоёр холбоо, хоёр групп байдгийн тэрүүн дээр би бас одоо энэ сурвалжлагыг үзэж жоохон ямар ч жоохон сэтгэлээр хүн болгоны өөрийн сэтгэлээсээ харсан ямар байна хахад бас асуулаад тэгэхэд бол мөн янз янзаар л хүний сэтгэл төрж байгаа юм байна. Гэхдээ би бол энийг бол маш гоё нэвтрүүлэг боллоо гэж бодно. За заримуд нь бол нөгөө нэвтрүүлэх залуугийг нөгөө сурвалжилж байгаа залуугийг бас одоо дургуутсан, ондоцсон тийм юм ярьж гин. Заримуд нь бол одоо онцлон талаар ярьж байгаа юм байна. Гэхэд би бол энийг ингэж ойлгохгүй. Нөгөө залуу бол нөгөө манай хоёр сайхан Монгол өрийн тэр дотгоод сэтгэлийнх нь жинхэнэ үнэн үг юм бол хэлж гаргууллаа гэж бодно. Учир нь хүн гэдэг амтан ууралсан үед юм уу сухтуу үед өнөөг нь гарч ирдэг гэдэг. Нөгөө уурыг нотлогч хорыг малтаж шорыг гоцойлгож ийж шарыг гоцойлгож ийж олон юм илрүүллээ гэж би бол бодно. Жинхэнэ хоёр сайхан Монгол өр байна. Би одоо босоох Монгол гэдэл бол олон сонссон. Гэвч хум хийдэг ажил нь юу байгаа юм бод сэтгэдэг нь юу байдгийг та даруул ойлгомт мотой байдгийг. Тэгэхэд манай өвөр монголчууд одоо хойшоо нам бол их сэтгэл тавьж одоо төрийнх нь байдал гэх юмар дэргнийх нь амьдралтанд толтол бүгдээр их анхаарал хандуулж байдаг. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгээр бол би бас үзээд олон юм бодлоо. Ойлголоо. Маш их баярлж байна. Нөгөө Улаанбаал нэвтрүүлэгтээ баярлж байна. Тэгвэл хоёр сайхан Монгол босоо Монголын бүхий л хүмүүсүүдээ баярлж байна. Олон юм хийж явдаг хүмүүсүүд байна. Зөв сэтгэж явдаг хүмүүсүүд байна. Манай монголчууд бол тийм л да. Тэр уурхай болгоцсон их баялгааны ухуул тунхаглахуд бидэнд хүрэх юм байгаа. Жинхэнэ ашиглах ёстой бол тэр биш. Уурхай биш. Харин жинхэнэ дээр нь байгаа бидэнд юмсууд бол бидэнд бол эртнэ. Уурхай болготած ухуулаад сайн сайхнаа алдаж бүх юм алдаж байдаг ч нь бол хожимдоо бидэнд бол ёстой. Ямар ч ашиггүй мөр дээрээс хойч үед бол тостой хорн болоо гэвэл авчирдана. Энийг бол хүн болгон мэдж байгаа. Хэвстэй гоё нэвтрүүлэг болсон байна. Тэгээ үзэхэд нөгөө залуу бол бас нэвтрүүлэгч залуу бол сурвалжлах залуу бол одоо олон юм явахаж гаргаж хүнийг одоо тэр үед тэр тухайн талаадаа суусан хүнд бол бараг өстой уур хөдөлмөр байгаа байхаа. Тэгэхэд энэ уур ондоцыг хөдлөгч хад олон юм явахаж гаргажээ. Наацхтай энэ улсын Монгол улсын сайхан өөрийн нэг тусгай тогтнос улс гэрэн байгаа. Тэгэхэд олон юм энэ дотор оршиж байгаа гэдгийг бол харууллаа. Одоо ийм юм хэцүү байдал байдаг юм байна гэсний биднээс болж харлаа. Хоёулын дагуу ажиллахгүй байна гэдгийг ч болж харлаа. Нөгөө залуучуудынх нь эрчүүдийнхээ юу хийгээ явж байгааг ч ойлголоо. Хэрвээ нэг хүн уур нодлохгүй л тэр бүхнийг айгуул ил гаргаж хэлж чадахгүй байж магадгүй. Тэрнээс залуугийг бол би чигэд буруугаар ойлгохгүй. Тэр бол одоо ингэж энэ бүхнийг өстой нэр хор шаранд нь хүргээд олон юм эсрэг ил гаргаж чадлаа гэж бодно.